2024 онд манай байгаль орчны газраас байгаль орчны яам руу саналаа явуулж тусгай зориултын ан тэр аргал угалз гэж аргал угалз 8 ширхэг мөн Янгир ямааг 24 ширхгийг зэрлэг гахаа зэгсний зэрлэг гахаа 12 ширхгийг агнуулахаар саналаа явуулсан. Үүний дагуу яамнаас шийдвэр гарч санал нэрсэн. Энэ ажлын дагуу аргал угалз Янгир ямааны яамнаас ирсэн саналаар дуудлага худалдаа зарлаж энд нийт дуудлага худалдаанд хов хүн чорж болно. Мөн нөгөө менежмент хариуцагч гэдэг нөгөө ангийн менежмент хариуцагч нар өөрсдөө дуудлага худалдаанд оролцож 8 угалз 24 Янгир ямааны зөвшөөрлийг авсан байгаа. Үүний нийт одоо ан амтан агнах төлбөрийн орлого нийт орлого бол Ховд аймгийн хэмжээнд тэрбум 600 сая төгрөгийг Ховд аймгийн төсөв төлрүүлсэн байна. Мөн 12 зэгсний зэрлэг гахааны зөвшөөрөл ирсэн. Энэ маань бас нэг хугацаанд агнагдаг өгсөн шалтгаанаар цуслагдсан байгаа 24 онд. Мөн 25 онд бид хүн ахын зөрүүлэлтээр агнах 2000 ширхэг дарга. Мөн хөхөр тагтаа гээд тагтаа барих 30 ширхэг хөхөр тагтаа гэж яамнаас зөвшөөрөл нэрсэн байна. Үүнийг бас нөгөө аймаг иргэдийн урлаар оруулаад батлууллаа. Мөн 30 хөхөр тагтааг иргэдийн урлаар хаслаа. Шаардлагатай гээд. Ерөөсөл нөгөө хөх тагтаал байхгүй одоо энэ байдаг те. Үүнийг бас манайхаас санал нь яваагүй. Яамнаас 24 онд манай аймагт шонхрын тооллого явсан. Тэгээд Ховд аймагт бол шонхор барих боломжтой гэсэн тийм судалгаа гарсан юм байлаа. Энэ судалгаатай холбогдоод хөхөр тагтаагаар нөгөө шонхрыг идэж барьд юм байна. Тэгээд үүнийг бас манайхаас санал оруулаад аймгийн иргэдийн урлын төлөөлөгч нар үүнийг бас хаслаа. 2000 тарганы зөвшөөрөл ирсэн 2000 тарга байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаал мөн ан амтны тухай хуулийн дагуу экологи эдийн засгийн үнэлгээг үнэлж нийт одоо экологи эдийн засгийн үнэлгээ нэг тарга бол 410 мянга. Түүний 20-40% гэж байгаа экологи эдийн засгийн үнэлгээний. Энэ болохоор 82800 төгрөг болж байгаа. Мөн тэмдэгтийн урамж гээд 8200 төгрөг. Ингээд нийт нэг тарганы үнэлгээ бол 90200 төгрөгөөр үнэлэгдэж ахын зөрүүлэлтээр агнахаар иргэдийн урлын тогтоож шийдвэр нь гарлаа. 25 онд бид өхөн бас нэг тусгай зөрүүлэлтийн агнуулахаар яам руу саналаа явуулсан. 12 угалз 25 янгир гээд 10 зэгсний гахаа гэсэн саналаа яам руу явуулсан байна. Одоо яам оролдоод шийдвэрээ гаргаад 4 сарын 20-ны дотор ирүүлнэ. 5 сарын ихээр бид хүн бас нэг дуудлага худалдаа ирсний дараа яамнаас шийдвэр ирсний дараа дуудлага худалдаа зарлаж энэ тусгай зориулалтын ангийнхаа дуудлага худалдаа зарланаа. Ийм үйл ажиллагаа боллоо 25 онд. 25 онд бас яг энэ тусгай зориулалтын ангаас олох орлогын одоо хэмжээг хэдэн төгрөг гэж дүгнэж ойлгож болох вэ? Ерөн зүгээр орлогын хэмжээ бол өнгөрсөн жил бол тэрбум 600 орчим сая төгрөг орон нутгийн төсөв төлрүүлсэн. Энэ жилийн хувьд бол 25 онд бид хүн бас нэг яг энэ бид бүхний явсан саналаар шийдэгдээд ирээд энэ дуудлага худалдаа зарлаад төлбөр нь орох юм бол нэг 2 тэрбум гаруйтай төгрөг улсын төсвөд орно гэж төлөвлөж байгаа. 24 онд одоо хамгийн дээд одоо дуудлага худалдаагаар үнэлэгдсэн тусгай зориулалтын ангийн дээд хязгаар нь хэдэн төгрөг төрсөн бэ? 24 онд угалзны дуудлага худалдаа явсан. Дуудлага худалдааны дээд үн нэг угалз 178 сая төгрөг хүртэл дуудагдаж зарагдсан. 178 сая төгрөг. Энэ жилийн тухайд ер нь чонын анги яаж зохицуулсан бэ?
За байгаль орчин уур амьсгалын сайдын тушаал гарсан. Энэ манай аймагт тушаал гарч чонтой холбоотой төлбөрөөс чөлөөлөгдсөн байгаа. Зөвхөн нөгөө тэмдэгтийн хур хамжийг л авахаар тэгээд сайдын тушаалыг үндэслээд аймгийн цэцэргийн зэрэмж гарсан. Сумууд руу одоо энэ 3 сарын 1-ээс 9 сарын 1 хүртэл хугацаанд чоныг авлах. За тэгээд чоны аав хийх чөлөөтэй юм юугийн захирамжийг гаргаж бас нэг чон авлах боломжоор нь хангаж байгаа. Тэгэхээр тоо бол хязгаар хүлээсэн. Тоо бол хэдийг ч хангажуулна. Тэгээд ерэн зүгээр сумууд одоогийн байдлаар ингээд сумуудаас бас нэг мэдээлэл аваад явж байхад нэг за энэ ч нэг бас тодорхой хэмжээний нааша ингээд нэг тээвэрлэх барих тийм асуудлууд нь гарах үндснээс яамнаас бас нэг юм гарал үүслийн гэрчлэгээ олгогдсон. Гарал үүслийн гэрчлэгээг нь бид бүгд сумууд нь ингээд байцаагч нарт нөгцсөн байгаа. За байцаагч нараас бас нэг мэдээ авахд цөөхөн тооны сумууд бас чонаагсан байна гэсэн мэдээллүүдийг манайхан бол за нэг 7 хоног болгон дээшгээ яамлуугаа бас тийм тооны тичнээн чон ингэж хангаж ийн гэсэн мэдээгээ явуулж байгаа. Нэг одоогийн байдлаар 30 чон хангасан байна. Нийт 25 он гарснаар. 24 онд хичнээн чон хангасан. За 24 онд бол нэг чон чинь ингээд 280 мянган засны хур хамжтай төлбөртэй. Тэгээд тэр 280 мянган төгрөгөөр чон агнаж яг тэр нэг тийм хэмжээний төлбөр төлөө чон агна гэсэн юм ерөөсөө манайханд бол 24 онд бол байхгүй байсан. За тэгээд амтлуу дайрч гин хүнлүүш дайрсан асуудал гарч гин ингээд чон сөргөлж явж гин гэсэн 10-20-ороо сөргөлж яваад ингээд мал руу дайрч гин гэсэн ийм нэг сумуудаас ирсэн саналын үндэслээд яамлуугаад санал тавиад яамнаас зөвшөөрлийг олгоод чонын төлбөрөөс ингээд чөлөөлөгдөд 25 оны 9 сар хүртэл чон агнахад чөлөөтэй болсон байна. За баярлалаа. За баярлалаа.